За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За материалын эсэргүүцлийн хичээлийн лекцийн сэдвийг бид бүхэн онлайн контент болгож хүргэж байгаа байлээ. За өнөөдрийн хичээлээр бид тэнхлэгийн дагуу ачаалагдсан шилбэнд үүсэх нормал хүчтийн талаар энэ сэдвийг илүү дэлгэрэнгүй үзэх болно. За та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн хичээлээр бид хүчтэл гэдэг материалын эсэргүүцлийн үндсэн ойлголтын талаар үзсэн шүү дээ. Тэгэхээр дараагийн хичээлээр бид энэхүү хүчтлийн одоо өөр төрөл буюу нормал хүчтэл, ташилтын хүчтлийг бол дэлгэрүүлэн үзээд явах болох нэ. За тэгэхээр шилб тэнхлэгийн дагуу гадаад хүчээр ачаалагдахад хөндлөн огтлын нийт талбайд хүчтэл хэрхэн тарахыг тодорхойлохын тулд бүгдээрээ дараах жишээг бол авч үзье. За энэхүү жишээн дээр бол жигд ачаалалд орж байгаа иймхүү шилб байна. За бид бол хөндлөн огтлын тодорхой хөндлөн огтлоор бол огтсон байна. За энэхүү жишээнд бид хоёр төрлийн хэлбэршүүлтийг авч үзэн. За эхнийх нь бол ойлголтыг авч үзэн. Энэ нь энэхүү шилбэний хөндлөн огтлол бүр дээр нэгсэндээ альж хэсгээр хөндлөн огтлол хийсэн энэ нь бол ижил хэмжээтэй юм а гэдэг нэг ийм таамаг дэвшүүлье. За нөгөө талаас энэхүү шилбэн өөрөө материалын хувьд нэгэн төрлийн ижил нягттай тийм ээ. Мөн изотропик шин чанартай буюу альж тэнхлэхийн дагуу ижил механик шин чанартай байх байна гэсэн ийм хоёр төрлийн хэлбэршүүлэлт assumption-ыг бол авч үзье. За ингэхлээр юу болж байна вэ гэхээр нийт энэхүү шилбэний эзэлхүүний тийм ээ бүх эзэлхүүн дэх физик, механик шин чанар бол альж чиглэлдээ ижил байна гэж бол бид үзэж болох нэ. За тэгэхээр дээрх нөхцлүүдийг бид бүхэн авч үзэх юм бол энэхүү шилбэн дээр тийм ээ тэнхлэхийн дагуу P гадаад хүч үйлчилж байгаа тохиолдолд шилбэний уртын дагуу зөвхөн дээд доод үзүүрээс бусад хэсэгд бол нэгэн төрлийн жигд ачаалал бол тарах юм а мөн хэв гажилт бол ижил хэмжээгээр явагдах юм а гэж бид үзэж болох нэ. За тэгэхээр дан ганц изотропик буюу тийм ээ чиглэл болгондоо ижил механик шин чанартай материал дээр энэхүү тооцооллыг хийхээс гадна мөн анизотропик буюу тийм ээ ялгаатай чиглэл бүрдээ ялгаатай механик шин чанартай материалын хувьд ч гэсэн энэхүү тооцоог бол хийж болно. Жишээ нь мод бол ширхгийн дагуу болон хөндлөн чиглэлдээ ялгаатай ийм механик шин чанартай байдагч яг ширхгийнхаа дагуу модон шилб бид нар авлаа гэж үзвэл яг адилхан саяны хэлбэршүүлэлтийг хийж болох юм байна гэсэн үг. Нэг ёсондоо тухайн тэнхлэгийн дагуу ачаалагдаж байгаа шилб маань жигд хэв гажин зөвхөн дээд доод үзүүртэл жигд бус хэв гажиж болох юм. Үндсэн голын цөмс үг бол жигд хэв гажна гэж үзэж болох нэ. За тэгвэл бүгдээрээ шилбийг тийм ээ огтлын хавтгаагаар огтлоод хөндлөн огтлын нэгэн хэсгийг авч үзэх юм бол дараах зураг шиг бол харагдах болно. За энд мэдээж гадаад хүч P-тэй тэнцүү хэмжээтэй чиглэл эсрэг ийм хүч дотоод хүч бол үйлчлэн энийг бол бид нар N буюу нормал хүч гэж нэрлэж байгаа шүү дээ. За мөн ялгаагүй энэхүү хийц маань бүхэлдээ ижил хэв гажилтанд нэгэн жигд хэв гажилтанд орно гэж үзэж байгаа учраас мөн энд үйлчлэх, энд үүсэх нормал хүчтэй маань жигд тархна гэж бид мөн үзэж болох нэ. За нормал хүчтлийн тархалтыг бид цааш судлахын тулд илүү жижиг хэсгүүдэд тухайн сонгон авсан материалыг бол шилбээ бол тийм ээ авч үзье. За энэхүү зураг дээр та бүхэн харж байгаа бид нар хөндлөн огтлын талбай дээр хамгийн маш бага хэмжээтэй дельта А ийм талбай бүхий ийм хэсгийг бол сонгон авч үзэх юм бол энэ дээр дельта N хэмжээтэй нормал хүч бол үйлчилнэ. За эндээс бид нар ямар томьёог бичиж чадах вэ гэхлээр дельта N хэмжээтэй нормал хүч тухайн сонгож авсан жижиг талбай дээр бол үйлчлэх юм байна. За энэ хүч маань өөрөө юутай тэнцвэ вэ гэхлээр бидний үтсэн өмнөх хичээлээр үтсэн хүчтэлийг үржих нь дельта А хэмжээ буюу тухайн талбайгаар үржсэн үржвэртэй тэнцүү байх болно. За
Мөн эндээс бид нар юг харж чадах вэ гэхээр тухайн сонгож авсан талбай хаана байхаас үл хамааран тэнд ялгаагүй дельта n ачааллууд бол жигд үүсэх юм байна. Тэгэхээр нэгсэндээ бүх жижиг дельта n ачааллуудын нийлбэр маань өөрөө n болох бөгөөд энэ нь гадаад ачаалал p хүчтэйгээ тэнцүү бөгөөд чиглэл эсрэг ийм байх юм байна. Нэгсэндээ дельта n-үүдийн нийлбэр n нормал хүч бол үйлчлэх юм байна гэдгийг бодож олж чадах нэ. За эндээс бид бүхэн хэрхэн одоо хүчтлийг одоо бодож гаргаж авах вэ гэж. За тэгэхээр энэхүү тооцоо хийхээс өмнө хэдүүлээ нэг томьёоны хялбаршуултыг хий. За томьёо бичиж амархан болгохын тулд жишээ нь би дельта a гэдэг энэ хэмжтгүүнийг dA гэж нэрлэчихье. За нөгөө талаас дельта n нормал хүчийг dn гэд тэмдэглэчихье гэж. За тэгвэл юу болох вэ гэхлээр түрүүний ярьсны адил энд огтлын жижиг сонгож авсан жижиг талбай болгон дээр үүсэх n-үүдийн маань нийлбэр буюу dn-ийн интеграл маань юутай тэнцүү байх вүлээ? За энэ бол тухайн нормал хүчтэйг үржихэн дельта a-гаас авсан интегралтай тэнцүү байх ёстой. A-гаар авсан интегралтай. За энэхүү томьёо маань цааш n тэнцүү сигма a гэж бодогдох учиртай. За эндээс бид нормал хүчтэл маань өөрөө нормал хүчийг баахан огтлын нийт талбай юм байна гэдэг. Энэхүү тэгштэглэг бол гаргаж авч чадах юм аа. За энд бол ахад тайлбарлахад сигма бол хөндлөн огтлын талбайн дурын хэсэгт тийм ээ альж хэсэгт авсан нормал хүчтэл. За n бол хөндлөн огтлын төвд үйлчлэх нийт одоо тэнцүү үйлчлэгч дотоод нормал хүч. За a бол шилбэний хөндлөн огтлын талбай байх нэ. За тэгэхээр нормал хүчлийн тархалтыг илүү цаашаа нарийн судлахын тулд бид бүгд тодорхой одоо огтлын талбай дээр орших тодорхой цэгийн орчимд тодорхой эзлэхүүн бүхий өчүүхэн жижиг ийм элементийг бол авъя. За энэхүү зураг дээр та бүхэн бол харж байгаа бах. За бид нар шод үрүүлжийн хэлбэрийн маш жижигхэн ийм дельта a талбай бүхий талуудтай ийм шод үрүүлжийн хэсгийг бол авч судлая. За мэдээж тэнцвэрийн нөхцөл энд биелэх ёстой. Нэг ёсондоо энд үйлчилж байгаа хүчнүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү байх ёстой шүү дээ. Ийм байж энэ маань тэнцвэртэй оршино. За тэгэхээр энд та бүхэн харж байгаа бах. Энэхүү элемент дээр хоёр төрлийн хүч үйлчлэн мэдээж бид нар тэнхлэгийн дагуу ачаалж байгаа учраас за дээшээ чиглэсэн сигма дельта а хэмжээтэй хүч бол үйлчлэх юм байна. За би шот үргэлжлэн энд бол бас зураадахыг. За мөн энд бол доошоо чиглэсэн сигма дельта а сигма штрик а хэмжээтэй ийм хүч бол үйлчилж байгаа. За энэ хоёр хүчний үйлчлэлдор энэхүү одоо шод үрүүлжин маань тэнцвэртэй бол оршиж байгаа гэж бид бүхэн бол үзэж болох юм байна. За мөн ингээд зурсанныгаа бид нар юу гэж хэлж байгаа вэ? Энэ бол чөлөөлөгдсөн биеийн диаграммыг зурлаа гэж хэлж байгаа шүү дээ. За эндээс бид нар тэнцвэрийн тэгштэглээ бичих юм бол бидэрт мэдээж ганцхан z тэнхлэг бол байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр нэг ёсондоо z тэнхлэг дээр үйлчилж байгаа хүчний үүдийн нийлбэр тэгтээ тэнцүү байх ёстой гэдэг энэ тэнцвэрийн тэгштгэл биелэх ёстой. За эндээс бид нар энэхүү тэнцвэрийн тэгштэглийг хэрхэн бичих вэ гэвэл бидэрт z тэнхлэг дээр хоёр төрлийн хүч байгаа. Энэ хоёр хүчний нийлбэр маань тэгтээ тэнцүү гэж тэнцвэрийн тэгштгэл бичих ёстой байх нь шүү дээ. За тэгэхээр бид нар сигма дельта а замадгүй хэдүүлээ дээшээ чиглэсэн хүчээр нэмэх тэмдэгтэй доошоо чиглэсэн хасах тэмдэгтэй гэж үзэх юм бол хасах тэмдэгтэй сигма штрик дельта а
За энэ бол тэнцүү тэг гэдэг ийм тэгштгэл бол бичигдэх ёстой байх нь. За эндээс бид юу гаргаж авч чадж байна вэ гэхээр сигма тэнцүү сигма штрик. За нэг ёсондоо энэхүү шод үрүүлжингийн дээдлийн автод үрүүлчилж байгаа энэхүү одоо нормал хүчтэй бол доор үргэлжилж байгаа нормал хүчтэй хэмжээ тэнцүү чиглэл эсрэг юм байна гэдгийг бол олж мэдэж болох нэ. За тэгэхээр энэхүү тооцоог бид ижил хөндлөн огтлолтой шулуун шилбэний хувьд бол хийх ёстой. Ингэж байж одоо инженерийн тооцоо илүү зөв болно. Гэхдээ бид нар уртын дагуу тодорхой хэмжээгээр өргөссөн эсвэл нарийссан ийм одоо тохиолдолд мөн тодорхой хэмжээгээр энэ тооцоог бол хийж болдгоо. За энэ бол хэрвээ одоо тухайн одоо өргөсч байгаа, нарийсч байгаа шилб маань тэр өнцөг маань бага тохиолдолд за магадгүй 15 градусаас бага тохиолдолд бид бол энэхүү тооцоог энэ налуу шилбэн дээр бол хийж болох юм байна. За энэ бол ойролцоогоор инженерийн тооцоон дээр бол 2.2% алдаа гардгаа гэж үздэг. За тэгэхээр бид тооцоонд нормал хүч тийм ээ N болон хөндлөн огтлын талбай А бол шилбэний аль ч огтлын хувьд бол тогтмол байна гэж авч үзсэн. Тэгэхээр энэхүү одоо шилбэнд үүсэж байгаа нормал хүчтэй бол шилбэний дагуу аль ч хөндлөн огтл дээр мөн тогтмол байх энэ бол ойлгомжтой. Гэхдээ зарим тохиолдолд мэдээж одоо шилбэний тэнхлэгийн дагуу үйлчлэх хүч ялгаатай байж болно. За мөн одоо шилбэний хөндлөн огтлын талбай маань өөрөө тодорхой хэсэгт ялгаатай байж болно. За энэ тохиолдолд бол шилбэнд үүсэх нормал хүчтэй бол огтлол бүр дээр харилцан адгүй өөр байх боломжтой бөгөөд инженерийн тооцоонд бид энэхүү огтлолуудаар хаана хамгийн их одоо нормал хүчтэй үүсэж байна гэдгийг олж тогтоох нь инженерийн тооцоонд хамгийн чухал ойлголт болж үлддэг. За та бүхэн энэ талаар одоо тооцоог дараагийн одоо энэ доор харагдаж байгаа семинарын жишээ бодлогоор бодож илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж авна гэдэгт итгэлтэй байна.